Баянлаг сумын хараад Батүрлогтой Баян мөнх гэдэг ингээд бас сайхан залуу ингээд залгасан байна. Манай Баянлаг сум маань хуучин одоо их орны төлөө нэгдлээс хуулаад Сүхбаатар аймагта төдийгүй бас Монгол улстай малаараа тэргүүлж одоо ч бас тэргүүлсээр ингээд яваа. Одоо нэлээд олон хөдөлмөрийн баатартай улсын сайн малчинтай, гавьяат малчинтай одоо бас аймагтаа бол тэргүүний малчтаараа толгойлтой ингээд сум байгаа. За тэгээ энэ удаа Баян мөнх маань бас Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс 5 эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит алтан төлөв эзнэр ингээд шалгарсан бас аймгийн удирдлагаас ингээд шагналыг гардуулж байна. Тэгээд цаашдаа улам их амжилт гаргаж Нутаг улсын хаан нарыг аав ээж өвгдөлцийн хаан нарыг гаргаж энэ цолоо улам батцуулж улсын сайн малчин өшөө их амжилтанд хүрээрэй гэж хүсэн мөрөж шагналыг гардууллаа. Өвгдөөцөөс уламжлан авсан мал харга ухаанаараа устайгаа хошуулж төл бүрэн өсгөж одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 5 эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит шагнал алтан хоргоны эзнэр шалгарсан одоо Баян мөнх хаан гэр бүлд эрүүл их аз жаргал хамгийн сайн сахмагныг хүсэн өрөөё. Хамгийн баян дэрсэн минь цэг даргын намайг авчирч байна. Зя. За би ингээд Сүхбаатарын Баян дэрсмийн дөхөн багийн малчин Баян мөнх гэдэг хүн байна. Би тэр 2000 он гэр бүл болоод тэгээд одоо мал маллаж өдөрж жил явж байна. Тэгээд 2018 онд 1000 малчин болж байлаа. 2021 онд сумын авраг малчин болж байлаа. Тэгээд өнөөдөр ингээд алтан хоргоны эзэн болж байгаа. Шагнал гарч авлаа. Одоогоор нэг 300 гаруй хон хургалж чад байгаа. Тэгээ ер нь нийт нэг 400 гаруй хон орлоо. Ямаа тэгтэй байх нь байгаа гэхдээ арай цөөхөн хон дийлэнг. Хонион бол болохоор Эрдэнэ цагааны үзүүчин гуцаар л босол үржүүлдэгтэй. За намайг Жигсдийн Баясгалан гэдэг би тэр 2000 онд гэр бүл болоод одоо өдийг хүртэл хөдөө мал дээр байна. Миний хувьд л төрийн албанд ажиллаж хөдөө гараад одоо 4 жил болж байна. Тэгээ өнөөдрийн шагналыг авсандаа баяртай байна.